Манайхны дунд хорт хавдар туссан л бол одоо ингээд өнгөрлөө, удахгүй өөд болно гэсэн ойлголт их байдаг. Харин хорт хавдар бол идэгдэг өвчин. Эрт илрүүлж эмчилгээ хийл гэж өөрөө сэтгэлийн хаттай бол болохгүй зүйл байхгүй гэдгийг мэржлийн эмч хэлж байна. Хуучин бол бас их хожуу шатандаа онцлогддог байсан. Тэр маань эмчилгээ авах боломжгүй их олон. Тэгэхээр тэр утгаараа хавдар өвдсөн хүн болгон л ер нь хавдар гэдэг оншийг сонсоод ерөнхийдөө муу мэдээг одож эмчилгээгүй гэж боддог байсан бол одоо бол өөрчлөгдөж байна. Одоо бол хавдрын эрт илрүүлэг их сайжирж байна. Хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд их сайжирж байна. За мөн хавдраар онцлогдсон унсууд маань эмчилгээ үйлчилгээ аваад идэгрээд хавдрын дахилт үгүй 5 болон 3 жил түүнээс дээш хугацаагаар амьдарч байгаа улсуудын тоо бол маш их өснө нэмэж байгаа. Энэ бол их таатай мэдээ юм тийм. Хавдрыг даван туулахад ойр дотны хүмүүсийн урам зориг, хандлага, хайр халамж их нөлөөлдөг гэдгийг хавдрыг даван туулсан хүмүүс гэрчлэн ярьж байна. Намайг Золзай гэдэг. Тэгээд сая энэ оны 2 сарын 20-нд Төхний хавдар гэж онцлогдоод тэгээ химийн эмчилгээнд ороод, хаалгаанд ороод тэгээд одоо бас туяанд орно. Тэгээд төлөвлөлтөндөө орсон. Тэгэл хамгийн гол нь тэгэл сэтгэлээр өөдрөг, тэгэл найз, тэгэл гэр бүлийнхэнтэйгээ дотн байвал ганцаараа биш үл гэж хэлээ да. Хамгийн гол нь гэр бүл найз нөхдийн хандлага айгүй чухал байдаг. Одоо жишээлх юм бол гэр бүлийнхэн энэ өвчтэй шүү гэж одоо хандахгүйгээр ирүүл юм шиг л яг урд нь ямар байсан тэр шинтэйгээ байвал одоо яг онцлогдсон эмчилгээ явж байгаа хүнд маш тийм хэрэгтэй байдаг надад тэгэж санагдсан. Тэг яг би тэгжил ер нь туулж ирсэн л дээ. Тэгээ дээрээс нь сэтгэл зүйчтэй сайн уулзах хэрэгтэй. Одоодны хавдар өвчин туссан. Тэгээд одоо нэг 14 он жаа. Тэгээд одоо гайгүй сайхан эмчилгээ болсон. Одоо тэрэндээ их баяртай байна. Яг эмчилгээ аш баягаар эмчилгээгээр тусах тарай мэрэг сайн хийсэн. Тэгээд болсон. Одоо тэрэндээ их баяртай байна. Өөр юу гэж айгүй баярлж байгаа. Ер нь хавдар гэсэн. Ер нь хүнсний бүтээгдэхүүнээс их өссөн бат юм шүү. Өөрийнхөө одоод үзээ хайрж яваарай. Биений амьдтай хайрлаа гэж Монголын нэгт яруу нарш дашбал руу маань хэлсэн. Биений амьдтай хайрлаа. Энэ агуу хүний хөдөлмөрийг үнэлье. Хүн төрдөгт нь нэг л удаа амьдрна. Тэгвэл нэг удаа амьдрахад энэ алтан гартай эмч нар тэр тусам хавдар гэдэг имийг ялан дийлдэг. Энийг авч хайддаг. Энэс айдгүй. Ийм агуу хүн. Өнөөдөр хүн төрлөختний нэг ориглон. Ийм ч хавдартай тэмцэхийн өдрийг манай хавдар судлалын үндэсний төв энэ өдөр их сайхан өдөрлөг зохиож байна. Хүн сэтгэлээ онгойч ярьж байна. Зарим нь мэгш уйлж байна. Энэ баярын нойлмос. Ийм учраас нийт хавдар судлалын эмч, совилогч энэ бүх ажилчин ажилтан энэ бүгдэд энэ өдрийн мэндийг хүслээ та бүгдийнхээ ашгүй янгаар өнөөдөр хүн төрлөختөн эрүүл энх элэг бүтээ яваа шүү гэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Мөн энэхүү талархлын баярын үеэр хавдрын үндэсний зөвлөлийн хорт хавдартай хүмүүст зориулж хавдрыг даван туулах арга хэмээх шинэ ном гаргаснаа танилцууллаа. Японд одоо хийсэн оюутны судалгааны дунгаас харахад манай улсад бол хавдар туссан хүмүүсийн дунд үүсэж байгаа стресс маань манай Монгол хүмүүсийн дунд хавдар туссангуудаа хамгийн түр айдас хамгийн түрүүн байдаг байна л да. Би одоо өхөн гэдэг ингээ боддог. Тэр нь яагаад ямар өчтэй гэхээр энэ хавдар өвчнийг хаана очиж эмчлүүлэх юм, хаана шинжилгээ хийх юм, ямар эмчилгээ хийх гэдэг талаар одоо мэдээлэл хомс байдагтай холбоотой. Тийм учраас бид нар энэ бүхэнд бас тус болох хүднээс манай хавдрын үндэсний зөвлөлөөс Австралийн хавдрын зөвлөлөөс ингээд эрхийн авсныхаа үндсэн дээр хавдрыг даван туулах гэсэн номыг өнөөдөр өглөө ингээд хэвлэлээс авч байна. Энд бол ер нь хавдар өвчин гэдэг бол тухайн хүнтэйгээ холбоотойгоос гадна хүний одоо тэр хүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөсөд бүх хүмүүний энэ өвчинд нэрвэгддэг. Тэгэхээр бүгд даван туулдаг. Тэгэхээр энэ ном бол тэдэнд зориулсан. Тэр өвчтөн болон тэдний гэр бүлийнхэн зориулсан юм байна. Ийхүү хорт хавдрыг даван туулагсад гэр бүлийнхэн болон эмч нартаа өөртөө талархах өдөр сайхан болж өнгөрлөө. Хэрвээ үзэгч таны ойр орчмын хүн хорт хавдраар өвдсөн бол та түүнд урам зориг, хайр халамжаа харамгүй өгөөрэй. Хэрвээ та өөрөө өвдсөн бол сэтгэлийн тэнхээдээ байгаарай. Амьдаа бие хайрлах хүмүүсээ Light News мэдээллээ.